Станаас манай редакцийн зүгээс ерөөлийг дэвшүүлээд тэгээд энэ нэвтрүүлгээ бид ингээд завсарлаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. За 1924 он болоход Судрагчийн хүрээлэн байгуулагдаад 3 жил хэрэтэ үйл ажиллагаа явуулсан. За энэ 3 жилийн туршид явуулсан үйл ажиллагааны үр дүнд судалгаа шинжилгээний ажил явуулах нэлээд тулгуур хэрэглэгдэхүүнийг бол цуглуулсан байсан. За тийм учраас 1924 онд Судрагчийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөл эрдэмтэн судлаачдын хурал хуралдаж энэ байгууллагын үйл ажиллагаа цаашид тодорхой болох тухай албан хөтөлбөр боловсруулсан. За энэхүү боловсруулсан хөтөлбөрийг Судрагчийн хүрээлэнгийн түүхэнд бол Монголын Судрагчийн хүрээлэнгийн үйлдвэрлэлийн эрхлэх товчон хэмээн албан ёсоор нэрлэгддэг. Албан баримт бичигт нь бол Судрагчийн хүрээлэнгийн цаашид хийх үйл ажиллагааг бол нэлээд нарийсгаж өгсөн. За тухайлбал Монгол орны эрдэс, бодис, ан амьтан, ургамал, түүх, соёл, зан заншил, хэл, соёл зэргийг судлах асуудлыг бол нэлээд наривчлан тусгаж өгсөн. За энэ албан хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Судрагчийн хүрээлэн юуны өмнө эхлээд зохион байгуулалтын арга хэмжээг авсан байдаг. За тухайлбал Монгол оронд зөвлөрийн судалгаа шинжилгээний ажлыг сайжруулахын тулд нэр томьёоны комиссийг бол байгуулсан. За энэхүү нэр томьёоны комиссийг Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж. Цэвэнээр ахлуулсан 10 салбар бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. За энэ 10 салбар бүрэлдэхүүний нэр томьёоны хэсгийн зөвхөн 3 хэсэг нь бол байгалийн шинжилгээ ухааны нэр томьёог боловсруулах комисс байгуулагдсан байсан. За тухайн эдмийн зөвлөлийн хурлаар нэр томьёоны комиссийн өмнө тавигдах гол чухал зорилтуудыг бол тодорхойлож өгсөн. За тухайлбал хэрвээ гадаад хэл дээрх ном зохиолыг монгол хэл дээр орчуулах гэж байгаа бол холбогдох монгол хэл дээр нь орчуулж нэр өгч орчуулах. Нэг хоёрт хэрвээ монгол нэрэн дээр орчуулах боломжгүй бол монгол хэлнээс үндэслэн монгол нэр зохиож орчуулах. Хэрвээ монгол хэлнээс нэр үгүйсгэж зохиох боломжгүй бол анх тэрхүү гарсан гадаад нэр томьёонуудыг анх гарсан хэлээр нь монгол хэлэнд буулгаж орчуулах. За мөн дөрөвт нь ан амьтан, ургамал, мөн хийм физикийн гадаад нэр томьёонуудыг монгол хэл дээр буулгахын тулд монгол төрөл хэлэнд доолдох нэр байхгүй бол монгол хэлний манж, өнгөр, турк зэрэг төрөл хэлэнд ойр хэлнээс нь буусан монгол хэлэнд нийцхүц нэр томьёог нь авч хэрэглэх. Мөн Монгол орны газар нутаг, уул, ус, ургамал амьтны тухай нэрийг өгөхдөө тухайн ард олонд олон өргөн тархсан нэрийг бол авч хэрэглэж газрын зурагт буулгах зэрэг урдчилсан заавар зөвлөмжүүдийг өгсөн байдаг. За энэхүү нэр томьёоны комисс байгуулагдсанаар Монгол оронд судалгаа шинжилгээний ажил улам цаашид наривчлаж явхад бол дүхэмтэй үндэс суурийг тавьж өгсөн. За учир нь Монгол орныг судлан шинжлэх янз бүрийн судалгаа шинжилгээний ажлыг явуулахын тулд гадаадын холбогдох нэр томьёог монгол хэл дээр буулгахгүй бол орчуулагч болгон өөрийнхөөрөө буулгаж олон нэр томьёо зэрэг үүсэх энэ шаардлага үүссэн улмаас нэр томьёоны комиссийг бол байгуулж өгсөн байдаг. За энэхүү нэр томьёоны комисс байгуулагдсанаар Монгол оронд судалгааны ажил цаашид гүнзгийрэх бололцоо боломж нөхцөлийг олгохоос гадна тухайн нэр томьёоны комиссид ажиллах монгол судлаачид ялангуяа гадаад дотоод хэлтэй манай эрдэмтэн мэрэгдийг урьж оролцуулах ажил бол өргөн зохиогдсон байдаг. За энэ бүхний үр дүнд 1924 он Судрагчийн хүрээлэн цаашид хийх ажил улам эрчимжиж түүний гадаад хамтын үйл ажиллагааш нээгдэх тэр бололцоо нөхцөл бол тавигдсан байдаг юм аа.